ердөө 20 минутанд час хийсэн тинжан жигээ хийж идцгээе. За эхлээд будаа агшаана. Будаага 200-250 г будаа сайтар угаагаад агшаана. Ногоон улуу. За нийт ногоон улуугаа сайхан голоор нь жугаж авах гэж байна. За ивэр чимжүү, халуун чимжүү гэдэг ерөөдөө нэгээс 2 шиг орно. За 4 шиг сонгоно гэчихэд үхрийн мах ашигласан байгаа. Үхрийн махаас нэг кафт гарч өгнө. За орцуул маань ингээ харагдаж байна. За хариултын тог алаагаад баазрын урамлын тос өгөөд сонгоно хийгээд сайхан хуураад өгнө. За махан өндөр хийгээд өгнө. За мах сонгоо хоёр дээрээ ногоон улуугаа хийгээд би нугсан сармасыг ашигладаг. Нугсан сармас маань 2 албагаа орно. Халуун чимжүүгээ хийгээд за гүчүүжан тимжан гүчүүгаар бүгд нэг амны албагаа орно. За үүн дээрээ сой савс 60 г, ус 800 мл. За ингээд зөвлөн болоод 5 минут буслаад өгнө. Одоо дүү бүхөө хийгээд нарийн цаг мууг хийгээд өгнө. За одоо ингээд 3 минут. Ингээд л 20 минутын дотор халуун амттай тинжан жигээ бэлэн боллоо. Туушаад үзээрэй. Дараагийн удаа илүү амттай хоол хий гэж бодож байна. Доор линкээр орж YouTube хуудсыг манд дагаарай. Дараагийн удаа ямар хоол хийвэл зүгээр гэж бодож байна. Сэтгэлээ үлдээгээрэй.